Монгол анхудаа 1.7 сая төгрөгийн тэтгэлэг зарлалаа. Монголын үндэсний боловсрол сан, Монголын үндэсний их сургуультай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сурлага, урлаг, спорт, нийгмийн Монголын үндэсний их сургууль. Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль. Зүрхэсэнтэй санаанд оромгүй чи бид хоёрын ушаа өдөр өдрөдий чи төрчихсөн мартаж чадахгүй сайхан дурсамж бүтэй хайр атагээ дүндээ тотогшээ зүрхээ атаа яг хотом болгошээ Цагаан аргасан удахулээс моч нүдэн хангармэ омон чин согдээ чи бас миний ирдэ гэрмэний нэгэрэ чимэ юзэрсэнтэй чи бас миний ирдэ гэрмэний нэгэрэ чимэ юзэрсэнтэй гэрмэний нэгэрэ чи бас миний ирдэ утгачу пинчараа Let's have forever and ever. Let's Өдий хөрчээ хайртай бишэдийн дафа энэ хорвог тооли товх шатхан бай жамда би тооли чи бас миний ирдэ хатны нэгэрэ чимэ хами үзэрсэнтэй чи бас миний ирдэ хатны нэгэрэ чимэ хами үзэрсэнтэй хатны нэгэрэ чи бас миний ирдэ Утгачу пинчараа Forever and ever Надстагирдэ чатэн Forever and ever Надстагирдэ чатэн Сайн цаана өрхөмд үзэгчтэй та бүхэндээ энэ өчигшийн мэндийг хүргэе. WhatsApp нэвтрүүлгийн ээлжид нэгэн цоо шинэхэн дугаар та бүхний хүртэл болж байна. Бид бүхэн Монгол улс Улаанбаатар хотынхон
оюуны цэг дээрээс та бүхэндээ мэдчилж байна. Оюуны цэг гэдэг нь Гандан Тэгшлийн хийдийн Хойморт байрлах Монголын үндэсний их сургууль. Тэндээс одоо би та бүхэнтэйгээ энэ үчигээ нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлж байна. За тэгэхээр өнөөдрийн маань дугаарын эрхэм үнэтэй зочныг та бүхэн одоо бүгдээрээ сайн танина, төвөггүй гадарлана. Өнөөдрийн нэвтрүүлгийн энэ сайхан дугаарыг үзэхээр тэгсэн ядан хүлээж байгаа гэдэгт ч бас итгэлтэй байна. Амархуу өнөөдрийн мэндийг хүргэе, энэ үчийн мэндийг хүргэе, сайхан үчи байна. Маш баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд бүх үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Я так хочу, чтобы лето не кончалось, чтобы оно за мною мчалось, за мною вслед. Я так хочу, чтобы маленьким и взрослым удивительные звезды дарили свет. Лето, ах лето, лето звездное звонче пой. Лето, ах лето, лето звездное путь со мной. Энэ их онцлог газар амархуу. Тийм гин. Тэгээд энэ одоо яг ер нь бол Улаанбаатар хотын бас нэг анхны одоо суурьшсан шалтгаан бол тухайн үед одоо шарын шашинтай тэр үднээсээ ингээ Гандан Тэгшлийн хийдэ бараадал эндээсээ ингээ ламнар нь хашаа ороогоо бариад ингээ алгүй амтан бас ингэж өргөжөд хэлсэн гэж ерөнхийдөө бас одоо түүх номдэр зарим түүх номдэр бичсэн байдаг. Тэгэхээр яг Гандан Тэгшлийн энэ хиймрийн хаан одоо сайхан энэ хиймэр шингэсэн газрын хаан яг Хойморт нь Монголын үндэсний их сургууль гэж ийм сайхан сургууль, ийм сайхан бүтээн байгуулалт, ийм сайхан цогц одоо оюуны цэг бий болж байгаа юм байна. Олон гайхалтай зүйл байд юм байна. Тэгэхээр би энэ бүхнийг бас өөртөө чинь ярмаар нэгдүгээр, хоёрдугаар бас амархуу маань боловсролыг бас өндөрт өргөж явдаг ийм довромтой Оросын холбооны улсад бас боловсрол эзэмшсэн ийм одоо хүний хувьд тэр үеийн одоо тухайн сургуулиудыг бол би бас мэднэ л дээ. Оросын одоо жишээлбэл одоо манай дүү Мадид сурдаг байлаа. Тэгээ Мадид бас ингээд очиод оюутны байраар нь орж гараад ингээд явж ирсэн. Надад бол энэ сургуулийн энэ орчны онцлог маш олон мундаг сайхан зүйлс байдгийм байна. Тэгээ хэрвээ одоо бас энэ дашрын би заавал байгаа газараа бас нэг хэлхэн зүйтэй байх. Тэгээ хоёлаа нэвтрүүлгээ эхлэе. Олон онцлог сайхан зүйл байна. Улаанбаатар хотод одоо хамгийн өндөр цэг гэж хэлчихэд их буруутахгүй. 16 давхар дээр бид гарч ирсэн байгаа. Мэдээж одоо ардын хоршоо буюу хуучин энэ одоо Гандангийн дэнччин бол хамгийн өндөр цэг. Тэгээ энэ дээр дахиад 16 давхар дээр нь гарч ирээд энэ одоо Ми8 гэдэг вертолетыг хүлээн авах чадaltaй хоёр зогсоолын нэг дээрээс нь мэдчилж байна. Улаанбаатар хотод ер нь Ми8 буулгадаг хоёрхан объект л байд юм. Тэрний нэг нь энэ. Зөв. Дээрээс нь одоо яг таны тэр цаахан доор харагдж байгаа мянган оюутны байр. Оо. Эрэгтэй эмэгтэй тусдаа орцтой. Зочд буудлын стандартаар хийгдсэн 24 цагийн харуул хамгаалттай. Фитнес, хоол, усан бассейн, номын сан бүх юм гайхалтай. Дээрээс нь энд одоо аль ч сургуульд ер нь баг байдгүй дээ. Сургуулиуд ч орох гэх нэг зогсоолын асуудал хийцүү. Монголын үндэсний их сургууль бол 24 цагаар ажилладаг 2 давхар 250-аас 300 автомашины зогсоолтой. Дээр нь 24 цагаар ажилладаг одоо Азад 2хан байдаг 24 цагаар ажилладаг амардаг, усанд ордог, шүршүүрд ордог ийм номын сантай. Гайхалтай тий. Америк нэгдсэн улсын одоо Калифорни, Солонгосын Чусоны их сургуулийн одоо зааварчилгаагаар хийгдсэн 250-аас 300 одоо ортой эмнэлэгтэй гэдэг. Бид нар одоо Солонгост эмчлүүлэх гээд гадагшаа явахын оронд ийшээгээ хандах юм бол бас ингээд маш олон давуу талуудтай гайхамшигтай объект дээрээс та бүхэн өнөөдрийн WhatsApp нэвтрүүлгийг эхлүүлж байна. Ямар гоё юм бэ? Монгол анхудаа 1 тэрбум 700 сая төгрөгийн тэтгэлэг зарлалаа. Монголын үндэсний боловсрол сан, Монголын үндэсний их сургуультай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сурлаг, урлаг, спорт, нийгмийн Монголын үндэсний их сургууль. Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль. Боловсрол гэдэг бол мэдээж эхэлж байгаа орчин нөхцлөөс шалтгаалдаг гэж би ойлгодог. Хамгийн kind, хамгийн боловсон, хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж хүн альва зүйлд санаа зовхгүй, санаа одоо амар суралцах тэр боломж нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа. Мэдээж одоо таныг Оросын холбооны улсад сурж байхад
одоо аав ээжтэй мэдээж ингээд бас ойрхон байх гал те мэдээж бас байдаг л байсан баг. Тэгэхээр ер нь таны тэр цаг үеэс өнөөдрийнхээ ярилцлагыг эхлүүлэе гэж бодож байна. За тэгье. За тэгээд ерөнхийдөө бол би өөрөө одоо хаан сурсан бэ гэхээр нэгдүгээр анги Монгол төгсөөд одоо тэр үед 54 дугаар сургууль гэж байсан. Одоо болохоор дугаар нь өөрчлөгдсөн юм шиг байгаа. Хороолын эцэст одоо ингээд шуудангаар ингээд доошо буухлаар 54 дугаар сургуульдаа нэгдүгээр ангиа төгсөөд дөнгөж одоо монголоороо бичиж сураад монголоороо бараг нэг одоо нэг үгний баялаг нь илүү их сайн болох төвшин дээр явж байхад тэгээд манай аавыг Орос улбаны улсын Бурят улсад цирк байгуулаач гэж одоо санал тавиад тэгээд 3 багш явсан байгаа. Манай аав, тэгээд төмрөөгш, сэлэнгээ багш гээд тэгээд энэ 3 ингээд мэдээж гэр бүл нь одоо 3 багшаагаа дагаад би ээжтэйгээ тухайн үеийн тэр 2 багшийн гэр бүл нь бас ингээд бид нар бүгдээ улаан өдөр явсан. Тэгээд тэнд очиод яг чи мэдгүй би их намхан байсан юм шиг байгаа. Тэгээд гинт үссэн юм шиг байгаа. Тэгээд очиод намайг сургуульд оруулна гээд нэгдүгээр Орос хэл мэдгүй 2 дугаар ангид орох гэж байгаа юм байна. Жоохон төвөгтэй багш нар жоохон дөргөөсөх маягтай. За 2 дугаарт наадах чинь одоо танаа хүүхд чинь арайч насанд хүрээгүй юм шиг байна. Манай одоо энэ сургуулийн 1 дугаарын 2 дугаар ангийн хүүхдүүдийг бодох юм бол арай намхан байна. Тийм болохоор та нар жоохон худлаа яриад байна үгүй юу гэх тээ. 1 дугаар ангиас нь оруулна гэж. Тэгээд манай аав ээж өөр тэмцсээр байгаад 2 дугаар ангидаа ороод 39 дугаар сургууль. Тэр үедээ болохоор яг вокзалын дээр байршдаг байсан. Яг үнэнгээ хэлэх юм бол сургууль биш. 2 дугаар дайны үеэр одоо Монголоос морд ачаад тэгээд улаан удын тэр хавцаа ингэж одоо нэг тухайн нэг жоохон амардаг байсан юм шиг байна. Тэгээд тэр морныг зориулсан одоо морны одоо зүчээ маягийн. Тийм одоо барилыг нэг өсөн дайны дараа сургууль болгоцсон. Тэг ганцхан хүүхдээ сургууль ба шүү Тий, дээ. айгүй тэгээд одоо бас дотроо тийм мундаг хүмүүс сурдаг байсан. Одоо тийм одоо түүхтэй, тийм одоо барилга юм шүү гэсэн нэг тийм бүр тусгай юм юмнуудтай. Тэгээд 2 дугаар ангидаа орлоо. Тэгээд ерөнхийдөө юм нэг урт одооны сургууль чинь ийм 10 хэдэн 6 давхар сургууль шиг биш. Нэг ганцхан давхар. Тэгээд айгүй урт коридортой. Тэнд нэг Ленины заалтай. Тэгээд нэг тийм сургуульд анх орж илаа. Орос хэл мэдгүй. Тэгээд аамаа намайг орос хэлээ сайн сурахын тулд Бурят хүүхдүүдтэй ангид оруулахгүй болж игэл 100% орос хүүхдүүдтэй ангид оруулна. Тэгээд яг тэгж тарсан. Тэгээд орос хүүхдүүдтэй анхны хичээл дээр ороод анхны хичээл орос хэл байсан. Бүх юм цаанаас тэгж айгүй таарад. Тэгээд анх тэр анги дээр ороод тэгээд одоо орос хэл сураад хүүхдүүд нь ч гэсэн айгүй гоё ингээд орж ирээ. За ингээд шинэ хүүхд ирж байгаа Монгол хүүхд орос хэл мэдгүй. Тийм болохоор та бүхэн туслаарай. Би бинтэг айгүй гоё найрсаг байгаарай. Гоё коллектив үүсгээрэй гэл. Оросч ер нь тэр үед айгүй тийм байлаа шүү дээ. Тэгээд 2 дугаар ангийнхаа сүүлд за ингээд ерөнхийдөө дугууланд одоо дууны дугууланд явах боломжтой. Тэг хүүхд болгоныг тусад нь шалгаруулна. Тэгээд шалгаруулж үзсэн. За тэгээд аав ээжиг дуудаа. За ер нь дуулах авьяастай юм байна. Гэхдээ одоо би хэлгээд энэ гол одоо ерөнхийдөө бол боловсрал гэдэг ямар учиртай юм бэ гэхлээр миний бодлоор бол тэр үед одоо багш нар надад ойлгуулсан ганц зүйл маань хүн авьяастай байгаад энэ бол хангалттай биш. Авьяасаа хөгжүүлэх ёстой. Авьяасаа хөгжүүлэхийн тулд суралцах ёстой, боловсралтай болох ёстой. Тийм үднээс ерөнхийдөө багш нар маань ч гэсэн дууны багш маань ч гэсэн маш их одоо ойрхон надтай хамтарч ажиллахаар одоо тийм төлөвлөгөө гаргаад эцэст нь ээж аав маань намайг одоо сольфежогийн ангинд өгөөд тэгээд янз янзын дуулан руу явуулаад ерөнхийдөө тэгэж ирсэн. Тийм болохоор одоо одоогийн залуучуудаа бас өөрийнхөө зүгээс нь хэлэх дуртай үг нь юу гэхлээр одоо би өөрийнхөө сургуулийг нээсэн байгаа. Тэр сургуульд өөрөө багшилж гээ. За тэгээд тэр хүүхдүүдтэй маш авьяастай, маш өөртөө итгэлтэй хүүхдүүд орж ирж байгаа гэсэн тэр хүүхдүүдтэй итгэлтэй байх нь гоё, авьяастай байх нь сайхан. Гэхдээ энэ авьяасыг мэдээж өргөжлүүлээд гоё хөгжүүлэх ёстой. Хөгжүүлээд боловсрал эзэмших ёстой гэдэг үүднээс одоо ингэж хүүхдүүд уриалал хэлэх хайгуу дуртай. Тийм болохоор миний бодлоор бол боловсрал бол авьяасан дээр маш том тийм одоо давуу талыг үүсгдэг зүйл юм болов. Хүн болгон боловсралтай байх ёстой. Хамгийн гол нь хүн болгон дуртай зүйлийг хийж байгаа одоо юмн дээрээ тулгуурлаж одоо ингэж бас боловсрал эзэмших нь зөв юм болов гэж би боддог тийм. Тэгэхээр бидний үед бол боловсрал эзэмшнэ гэдэг маань үнэгүй байлаа. Тэ? Одоо сургууль соёл сураад хажуугаар нь одоо ингээд сургуулийн хажуугаар одоо дугуйлан секц их хичээлдэг байлаа. Тэр болгонд хүүхдүүд одоо ингээд тэр болгоо аав ээж хөргөж өгөхгүй шүү дээ. Өөртөө тэгэл автобусанд суугаад нийгэмч өөрөө их тайван нийгэм байлаа. Тийм.
Тэгээд одоо ингээл би ч одоо зургийн дугууланд ч явдаг, бүжигийн дугууланд ч явдаг, дууны дугууланд ч явдаг, жүжиг гээл ингээл англ гээл одоо үлээвэр хөгжим гээл ингээл ерөөсөө айгүй их дуулан секцэнд хамрагддаг. Тэр хэрээрээ ингээд хүмүүстэй ингээд танилцаж, хүүхдүүдтэй нөхөрлөж, орчин нөхцөл хүнд ингээд өөрийгөө нээн илэрхийлэх тэр боломж нөхцөл маань бас тэр хэрээрээ чанарчсан болов гэж би боддог. Одоо бол ер нь бас сургалт гэдэг зүйл өөрөө үнгүй байх одоо зүйл биш юм байна гэдгийг бол нийгэм өөрөө харуулж байна те. Олон улсын стандарт ч гэсэн үзүүлж байна. Тэгэхээр мэдээж чанартай сургалтыг авахын тулд тодорхой одоо төлбөр төлдөг ийм стандарт байна. Тэгээд энэ тал дээр одоо жишээлбэл та ямар бодолтой байдаг? Ерөнхий боловсрал бол одоо тий цэцэрлэгээс ахуулаад 1-р ангидаа ороод энэ зүйл бол миний бодлоор улсаасаа үнгүй байх ёстой би тэгж боддог. Гэхдээ яг хэрвээ боломж нөхцөл нь байх юм бол одоо гэр бүлийн одоо гэр бүл болгоны аав ээж болгоны одоо хувийнх нь л одоо хүсэл байх тий. Яагаад болохгүй гэж тусдаа өөр сургуульд орчин нь илүү гоё байдаг ч юм уу эсвэл одоо тий одоо бид хоёрын саяны шиг ярьдаг шиг өөрөөсөө заавал хөргөж өгөх шаардлага байхгүй автобус нь хурж ирээд авчдаг хүргээд өгчдөг за аюулгүй байдал нь илүү дээд гэдэг үүднээс тэгж бодолтой байгаад тэгээд яг хөө төлбөртэй сургууль явуулдаг айлуу зөндөл байгаа. Гэтэ миний бодлоор бол яг чаргагүй одоо дунд сургууль бол улсаасаа гоё Монголынхаа ирээдүйн тий одоо гоё залуучуудыг бий болгохын тулд гоё боловсралтай залуучуудыг цааш нь өргөжлүүлээ. Тэр дунд сургуулиас авсан багшийн гоё хүмүүжил. Одоо дунд сургууль чи бараг 2 дахь гэр штэ тий 2 дахь ээж аав гэж ярьдаг. Бидний үе тэгж ярьдаг байсан. Одоо энэ багш нь бол чиний 2 дахь ээж чинь, энэ одоо багш чинь чиний 2 дахь аав чинь гэж ярьдаг байсан. Тэрнтэй адилхан яг эхний одоо тэр хүмүүжил бол яг чаргагүй улсаасаа тавигдчих байх хэвээр. Одоо тэр манай Монголын ирээдүйн залуучуудыг яг тодорхойлж байгаа тийм зүйл болохоор одоо улсаасаа төлбөргүй байх нь зүйтэй юм болов уу гэж би хувьдаа боддог. Хамгийн миний олзуурхаад байгаа юм юу юм бэ гэхтэрээс зэрэг 12 дугаар ангид төгсөж байгаа оюутан сурагчид тэгээд эцэг эхчүүд биднэрт одоо нэг таатаа нэг сайхан мэдээлэл нь юу гэхтэрээс зэрэг Монголын үндэсний боловсралсан Монголын үндэсний их сургууль одоо 1000 оюутанд тэрбум 700 сая төгрөгийн тэтгэлэг 50-аас 100% энд бол авиастай одоо дуулдаг, хуурдаг, бүжгэлдэг, спортын болоод ер нь өөрийн гоц авиастай бүх хүүхдүүд хамрагдах боломжтой. Тэгэхээр энэ тэтгэлэг гэдэг зүйлийг бас ингээ боловсрал сангаас нь ингээ шийдээд өгч чинь гэдэг маань. Дээрээс нь одоо сурах орчин нөхцөлийг ийм таатаагаар бүлдээд өгч чинь. Дээрээс нь 700 гаруй одоо гадны эрдэмтэн багш нар, гадаад эрдэмтэн багш нар энд бас багшилж байна. Тэгэхээр заавал гадагшаа явж суралцах биш. Өнөөдөр эндээ бас Монголдо дээрээс нь ийм сайхан орчин нөхцөлд боловсрал эзэмших нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгсөн нь бас өөрөө их таатай санагдаж байна. Одоо нэгэсэндээ энэ Монгол улсын үндэсний их сургууль бол үнэхээр баярламаар байна. Яг сэнслээс би баярлж байна. Яагаад гэвэл эдгээр бол за яг бизнес гэдэг мэдээж зүйл байгаад байх те. Гэхдээ энээсээ гадна одоо Монголынхаа ирээдүйн хүүхдүүдтэй хөрөнгө маш том хөрөнгө оруулалт хийж байгаа гэж би үнэхээр их одоо баярлж байна. Та бүхэн яацаа нийлж байна. Одоо нийгмээс ч юм уу одоо бусад зүгээр зүйлээс шалтгааллах асуудалтай бол ер нь зорих сургууль бол Монголын үндэсний их сургууль гэж хэлмээр байна. Бас ерөөсөө нийгмийн асуудлыг нь хүний сурах стандартыг бүгдийг шийдээд өгчлөө. Хүн өөрөө л авьяастай байх хэрэгтэй, чадaltaй байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй, тэрэндээ хүрч чадах сэтгэлтэй, зүтгэлтэй бас чадaltaй байх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо энэ тухайн одоо хүн сурах орчин нөхцөл нь бол ерөөсөө энд байна. Гадаад байгаа юм шиг л. Би бас нэгэн түүхийг санд юм аа. Би түрүүн ярианыхын дурдсан манай дүү одоо Мадид Московский автомобильный дорожный институтад сурдаг байсан. Дүүгээ тэнд сурж байхад би нэг удаа эргэж очсон. Тэгсэн чинь дүүтэйгээ би ярилцж байхад энд ч айгүй гоё юм бүүн болж байгаа те тэсрэлт болж байгаа гэж. Тэгэхээр тэр нь юу юм бэ гэсэн чинь би тэрийг одоо дүүгээс анх удаа сонсож байгаа. Тэр нь юу юм бэ гэсэн чинь Монгол залуу амархуу гэдэг залуу те. Одоо народны артист гэдэг тэмцээнд оролцоод ингээд бүр ерөөсөө ингээд амар юм том тесрэлтийг Монголд ингээд хүн ингээд ийм том тесрэлтийг ингээд хийж байгаа. Одоо ерөөсөө нэгдүгээр байранд орох уу орохгүй юу гэдэг энэ финалны асуудал яригдж байгаа гэдгийг би сонссон. Тэгэхэд би тэнд байгаа одоо Мадид байгаа оюутан Монгол оюутнуудтай бүгдэнтэй уулзж байгаа. Тэгээд энэ чи бас нэг хэрэг төгж гарлуу яалаа. Тэгээ уулзахад тэдний одоо зүрхэнд тэр нэг гордост гэж юм те. Тэр нөгөө нэг бахархал гэдэг юм нь яахан аргагүй таа байсан. Яг тэгвэл тэнд байгаа зөвхөн тэр би Мадиг ярьж эмгээв би яриаг үү бусад том сургуулиуд тэнд сурж байгаа Монгол оюутнуудыг би яриаг. Тэр оюутнуудын бахархал өнөөдөр тэнд Монгол залуу гарч ирээд өнөөдөр ингэж шуугаан тэр энэ бол ингэ тесрэлт болж байна гэдэг нь бол тухайн үед тэнд сурж байсан оюутнуудад одоо миний дуус хүчил байгаа л да. Тухайн үед тэнд сурж байсан оюутнуудад ямар том уран зориг, ямар том эрч хүчийг
ямар том Монгол гэдгээрээ өшөө нөгөө нэг бахархах тэр сэтгэлийг нүдэж чадсан бэ гэдгийг би дүүгийнхаа тухай үед ярьжсэн. Тэнд хамт суужсэн монгол залуучуудын чамайг ам магтуулан гэж ярьжсэн тэр шалтгаанаар би бодоод тэр дүүтэй тэр залуутай би хизээ нэг цагт уулзах байхтаа гэж бодсон. Хувь 55 тэрийг уулзсан. Ямар ч бас би яг энэ цаг мөчид өрөмцөлдөн дээ хэлээ. Тэгэхээр энэ цаг мөчид би бас тэр түүхийг ярих нь зүй ёсны хэрэг. Баярлаа. Победитель народного артиста 3. Не пойму я тебя никогда, для меня остаешься загадкой. Ты и счастье мое, и беда, мне с тобою и горько, и сладко. Ты зовешь, и я сразу лечу, я тебя снова видеть хочу. Между небом и землей ты живешь, мой грешный ангел. Знаю, все равно будешь со мной, пусть между небом и землей, между небом и землей ты живешь, мой грешный ангел. Быть хочу с тобой, только с тобой, хоть между небом и землей. Тэгээд яг уу одоо айгүйх боддог л доо. Тохоо үедээ би чинь жоохон байсан. Дөнгөж 19 хүрэх гэж байсан. Манай тэмцээж 3 сард ихсэн. Би 7 сард нь 19 хүрнэ. Тэгээд одоо ингээ бодоод үзэхлээр одоо өнөөдрийн энэ мэдрэмж, өнөөдрийн энэ бодол, өнөөдрийн энэ одоо тэр нэг энэ дотроо нь хийсэн нэг жоохон тэ мэддэгэ тэр 18 наснда би мэддэг байсан бол гэж айгүйх боддог шүү дээ. Яг л тэр үед чинь жоохон ч байлаа. Тэгээд яг тухайн үед тийм одоо олон залуучуудыг тэгж байлдан дагуулж байгаа гэдгээ ч мэдгүй явдаг л байлаа. Идёт вино, идёт давно, и всё равно. В этом фильме герой Арсения, почти зима, почти одна, почти друзья. А хочется туда, где только крыши и двери, люди и звери. Твои смс-ы, как ночные черные коты, где сцены и позы, синие розы. Что с этим делать? Я скучаю, ну а ты? Не надо слов, слышишь? Не надо слов лишних, много было слишком всего у нас с тобой. Не надо слов, слышишь? Не подходи ближе, ничего не вышло из сказки про любовь. Бас амьдрал гэдэг зүйл чинь одоо их олон сайхан цагаан өдрүүд тий харамстай нь бас нэг мэдээж хар зураасны өдрүүд ч байдгийн байна. Тийм болохоор бас тухайн үедээ тэгэж явж исэн гэдэг бол миний хувьд бол мэдээж одоо хүүхдүүдтэй ярих ирээдүйдээ аав ээж маань ч гэсэн одоо хүртэл тэрнгээр айгүй бахархаж явдаг байх гэж би дотроо хувьдаа чимээхэн боддог. За тэгээд мэдээж одоо энэ сайхан Монголынхаа 3 сая хүний одоо энэ сайхан хайрыг өөр дээрээ мэдэрлээ. Хамгийн хайртай хамгийн баг хүүхэд нь ээж авдаа загнуулдагтай адилхан загнуулж ч үзлээ. Тийм болохоор амьдрал ерөнхийдөө баян байна гэдгийг л одоо ойлгоод тэгээд одоо цаг үед миний бодож байгаа зүйл бол би арайч одоо хөгшрөө тэтгэвртэй гарах нас нь болоочгүй л байна. Ирээдүйдээ гой гой юм хий гэсэн бодол санаа зөндөө байна. За тэгээд одоо энэ нэг хүн болгонд маш гай болж байгаа энэ нэг цар тахлын нөхцөл байдал удахгүй дуусгах гэж би найдаж байна. Тийм болохоор тэгээд мэдээж уран бүтээлэг хийгээд ахин гой гой шин дуунуудаа гаргаж зөвхөн Монголынхаа тайз гэхгүйгээр бас Оросынхаа найз нөхдүүдийн одоо харилцаа хамтарсан хийсэн уран бүтээл бүх юмдаа сэргээгээд ахин шин юм хийж одоо ахин л энэ хүмүүсийг гоё баярлуулж ахин энэ хайрыг хүлээж авах юмсан л гэсэн одоо тийм бодолтой байна өнөөдөр бол. Тийм болохоор нэг удаа давцсан одоо Орос үг гэдэг нь шүү дээ тий одоо
гарсан бол дараа ахаад авах боломж нь бүрэн байдаг. Тийм болохоор бүх юм чамаас өөрөөс чинь шалтгаал. Тийм болохоор бүх юм надаас өөрөөс мал шалтгаалж байна. Тэгээд одоо ахин манднаад гэсэн одоо залбиралтай зүтгэлтэй сэтгэлтэй явж байна да. Хагас 100 сая хүн дунд үнэлэгдэнэ гэдэг бол их том нэр хүнд. Дээрээс нь энэ бол премьер министр те. Тэгэхээр энэ бол одоо бас үнэхээр одоо өмнөх премьер министр өөрөө ингээд замыг нь гойдсан. Дээрээс нь одоо та нар ч гэсэн их гоё ирч хүчтэй гарч ирсэн. Яг ийм хамтлагийн гишүүн байжгаад яагаад ирсэн болоо? Яагаад одоо тэндээ байхгүйгээр ингээд энд ирсэн болоо гэж олон охтууд харамсаж байхыг би чихний хайжуугаар сонсохгүй өнгөрөх чадаагүй. Би анх Universe Best Songs гэдэг тэмцээн дээр хурж ирээл шүүгчээр суугаад за тэрнээс бүр өмнө юм да. Тэгээд манай одоо UBS телевизийн Балхан ах маань тэр тухайн үеийн IS телевиз гэж байсан. IS телевизийн Амглан ах маань байнгын намайг Монгол руу за ийм гоё шинэ прожект байна. Ийшээ хурж ирж ингээ хамтарч ажиллаач. За ийшээ ингээ урьж байна. Ингээ байнга Монгол руу ирдэг байсан. 2 кинонд ч тоглож үзлээ. Тэгээд би ингээд мэдгүй магадгүй олон жил би ингээд Монголыгаа одоо сансан байнгын одоо Монголын тэр хорооллынхаа тэр байрны гадаа зүгээр энгийн зүйл ингээ бодоод үзэхэд энгийн зүйл гэсэн мөртлөө айгүй тэрийг хүсдэг. Тэрний үгээр зүгээр нэг өвөл цас орцсон. Тэр тэгээ бид нар ингээ чаргаар уулгадаг байсан. Тэр бүх зүйлүүдийг айгүй их сандаг байсан. Тэгээд тийшээгээ буцаж очиж нэг зүгээр нэг энэ өвөл одоо энэ Москвад ингээ явж байхлаар нэг тэр байрныхаа гадаа нэг очиод нэг гой зогсох юмсан гэж нэг зүгээр нэг энгийн бодол те бодоход бол яагаад ч мэдгүй тийм зүйлүүд айгүй их санагддаг байсан. Дээрээс нь Universe Best Songs эхлэлээ. За тэгээд баг одоо манай Universe Best Songs бол аргагүй манай Монголын үндэсний контент. За энээс ахуулаад одоо энэ сайхан одоо жинхэнэ залуучуудыг байлдан дагуулж чадж байгаа мундаг дуучдыг те бидний дараа ч гэсэн олон телевизүүд гадаадын контентуудыг оруулж ирэхэд манай хүүхдүүд тийч явж исэн байхгүй юу. Тийм болохоор бид нар бас тэр хүүхдүүдэд тодорхой хэмжээний одоо хоёул түрүүний ярьдаг шиг дунд сургуулийнхын боловсролыг нөхцөн юм болов уу гэж бодоод байгаа. Яг урлагийн зүгээс. Тэгээд би дотор айгүй их боддог байсан. За би ер нь бол ингээд тэр гадаадад одоо ингээд Оросын тайзан дээр гарч үзэж байна. Оросын мундаг уран бүтээлчтэй хамтарч ажиллаж үзэж байна. Студид ороод хамгийн наад зах нь гэхэд яаж одоо дууга дуулдгийг, яаж одоо өөрийнх нь дотоод сэтгэлээ ингэж гаргадгийг, яаж тэр дууг мэдэрдгийг энэ бүх зүйлийг би өөр дээрээ яах чаргагүй ингэж тусгаж шингээж авч чадж байгаа юм чинь манай Сумогийн Давгдор жах маань яагаад бас ингэ спортынхаа зүгнүүд одоо тэг шинэ хүүхдүүдийг тийш нь гүүрн болж шинэ одоо мундаг тамирчдыг одоо дэлхийн том тамирчдыг гаргаж чадж байгаа юм чинь яагаад би бас хичнээн би тийм одоо тий давга ах шиг чанга байж мундаг байж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээний бас нэг гүүрн болж чадах юм болов гэж би дотор айгүй их бодож явдаг байсан. Тэгэл Universe Best Songs дээр жил болгон ирж шүүгчээр суудаг байсан. Тэгэл ерөнхийдөө би Монголдоо ер нь илүү хэрэгтэй юм болов уу гэж нэг жоохон одоо бодоод үзэхлээр явуулан тэнцэнэ байгаад Монгол руугаа ирж ингээд яасан бол гэж бас нэг хоёр дахь бодол байна. Үгүй би одоо таны яг хэрэгжүүлж байгаа прожектыг бас дамдамаа сонссон. Таны одоо хэрэгжүүлж байгаа энэ сургалт дээрээс нь одоо яг энэ сургуулийн стандартад нийцүүлэх гэж одоо хичээж байгаа энэ байдал чинь цаад зорилго нь тэр зах зээл рүү бас одоо уран бүтээлчийг бэлдэх. Одоо яг тэгж бодож байгаа. Яг л би бол тэгж ойлгоод байгаа. Тийм ээ. Хичээж байна. Баярлалаа. Таны цомог хичнээн цомог байна. Премьер министртай бол миний мэдж байгаагаар бас нэлээд олон байх шиг байна. Миний гар дээр бол нэг нь байдаг. Таны өөр нь ч нэг цомог надад байдаг. Тэгэхээр яг амархуу хідэн цомогтой. За народны артистийн дараа яг би даасны ганц цомог гарсан байгаа. Тэрний өмнө одоо улаан удад нэг уран бүтээл хийж байхдаа тэр үчиг одоо CD MIDI рүүч дайрч чадахгүй ингээд нэг бас нэг жоохон айгаар нэг юм кассеттэй цомог байгаа. Хамгийн анхных нь. За тэгээд народны артист тэмцээний дараа нэг юм цомог гаргасан. Би даасан компаниас маань бас нэг 11 дуутай цомог гаргаж өгсөн байгаа. За тэгэл шууд шилжээл одоо премьер министр хамтлаг руугаа орсон. Премьер министр хамтлаг дээр шууд 7 дуутай цомог гаргаад за тэр маань маш амжилттай яваа. Тэгээд манай продюсер шууд 2 дахь цомог руугаа орё гэд бид нэр жилийн дотор 2 цомгоо хийгээд гаргасан. Тэгээд одоо уул нь бол ингээ 2020 онд манай хамтлагийн 25 жилийн болж байгаа. За тэгээд бас ингээ хамтраад гоё тоглолтгийн бүх одоо хамтарсан уран бүтээлч за одоо Италиас Рики Пори за Демис Русос гэдэг маш олон гоё дэлхийн уран бүтээлчтэй болон хамтарч бид нэр уран бүтээл хийсэн. Тэр бүх уран бүтээлчтэй ингээд цуглуулад нэг гоё яадаа гэсний гоё тоглолт хийя гэсэн тэгээд харамсалтай нэг өвчин болоод. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө 22 онд тэрийг хийнэ гэж бодож байгаа. Тэгээд
13 онд бид нэр хамтлагаараа завсрал авсан. Тэрнээс өмнө 12 онд за бүгдээр яг завсрал авахаасаа өмнө нэг цомог хийя гэдэг нэг цомог хийсэн. Тэгээд одоо ингээд нийт хэд болчих нэг тий. Монголдо ирээд нэг цомог хийсэн. Одоо ер нь премьер министр яг танаа бүрэлдэхүүнээр явж байна уу дахиад өөр шинэ бүрэлдэхүүнтэй явж байгаа юу? Тэр үед чинь өмнөх премьер министр одоо продюсертай жоохон маргаан болоод оюуны өмчийн асуудлаасаа болж маргаан болоод тэгээд тэд нэр шүүх хуралдаан болоод ер нь жоохон ширүүхэн үзэлцээ. Тэгээд хоёр тишээ болсон л доо. Тэгээд одоо мэдээж явцын дунд хүмүүс чинь тайвширна. Олон уран бүтээл хийсэн сэтгэл нь тий яг чаргагүй байгаа хаашаач алга болохгүй тэр нь. Тэгээд Оросуудын нэг сайхан давуу тал нь юу гэхээр би бинийгээ загин чадчихээн. Би бинийгээ уучлж чадчихээн. Яг тэр үднээс за ингээд тал талаасаа нийлээд гэтээ мэдээж та нарын дараа ингээд шин залуучууд гарч ирээд тодорхой хэмжээний бас тэгээ 10 хэдэн жил ажилласан болохоор тэднийг одоо ингэж үүсгэж болохгүй. Тийм болохоор зүгээр ингээд би бинтэйгээ ойлголцоод премьер министр хамтлагаа та нар залуучуудаа өгчгөө. Та нар яг чаргагүй бас тодорхой хэмжээний одоо олон улсын хэдэн Евровижн гэдэг тэмцээн дээр очиж бас нэг дээгүүр байрыг эзэлжсэн юм чинь премьер министр гэдэг хамтлагийнхаа эхний үсгийг авах нь зүйтэй юм байна. Манай продюсер айгу мундаг. Тэгээд та нар ПМ болоод та нар премьер министрээр үлдээ гэдэг. Тэгээд манай продюсер одоо 25 жилийн ойдэр бид нэр тавуулаас гадна хуучин премьер министр дээр яг үндсэн гишүүд нь 4 хүн байсан. За тэгээд мэдээж нон горж гарч ирсэн бараг нэг 7-8 хүмүүс байгаа. Тэгээд премьер министр хамтлагт ямар нэгэн байдлаар хамаатай бүх одоо уран бүтээлчдийг тайлсан дээр ингэж цуглуулад нэг гой том тоглолт хийнэ гэсэн тийм одоо биднэрт нэг юм захиа явуулж байсан. Тэгэхээр тэгээ ер нь болох. Би бол тэгж гоё бодож байна бас. Төсөөлж байна. Инвеститэд пойдё. Тэгээ бидний нэг саяхан ингээд нэг юм видео конференц хийсэн. Тэгсэн чи бүгдээрээ таргалсан байна гэж загнуулаад ямар тарган болсон бүгдээрээ тарган болсон тур гээд тэгээд бүр ийм хатуу юу авсан байгаа. Тэгээ удахгүй одоо тураа тэгээд энэ хил мэл маань удахгүй гоё нээгдээд тэгээд ерөнхийдөө бэлтгэлийн ажил руугаа явна гэж бодож байна. Москвагч маш их санаж байна. Москвагийн дээр Арбатаар яваад нэг нулимс гарах болов уу гэж бас би бодож байна. Тийм болохоор төлөвлөсөн гоё зүйлээ зөндөө байна. Одоо ингээд ярьж бүр өөрөөхөө гэдэг. Амархуугийн уран бүтээлүүд Universe Best Songs наадам гэдэг ингээд бүх зүйл одоо нүдний өмнө ингээд яг ил байна л да. Тэгээд одоо салбарт одоо сэдв болгон зориулж уран бүтээл туурах тэр сэтгэлийг өөрлөж явдаг. Уран бүтээл сэтгэлд чинь UBS телевизийн бүх уран бүтээлч талархаж явдаг. Одоо за тэр одоо өнгөрсөн уран бүтээлүүд яг одоо шинэ уран бүтээлийн бас одоо харанга дэлдээд эхэлчихсэн гэдэг ийм сураг сонссон. Тэгээд энийг ярилцъя гэх юм. Тэ. Шинэ уран бүтээлүүд хаанаас хэрхэн яаж төрж ийн те? Одоо би ингээд өнгөрөх айгуу дургу. Гэхдээ бас нэг ярьжсэн зүйл яг чаргуу одоо тэр нөө нэг архив дотор байгаа өх гэж би бодож байна. Одоо манай Universe Best Songs-ын анхных чинь одоо миний анхных оролцсон. Миний өмнө чинь Жага Хариуна их читэр сууж байсан баг тий. Тэгээ би 2 дахь нь л 3 таас нь орж ирсэн. Тэгэхэд тэр үед чинь одоо ийм продюсерийн центр одоо нэгэсэндээ лейбл тий. Тим юм Монголд одоо баг маш ховор байсан баг. Байсан бол одоо On and Off за тэгээд манай тэд нар ч юм бол тэднэрд байсан. Тэрнээс өөр стандартууд байх. Тий. Тэгээд нэг жоохон одоо монголчцсан гэх юм уу тий. Одоо яг цаг үе тэр үед бид ингээд ярьж байдаг байсан. Одоо ингээд ийм гоё шинэ удахгүй залуучууд харж байгаараа нэг 10 жилийн дараа за тэг 7 жилийн дараа шин лейблүүд маш ихээрээ гарч ирнэ. Залуучууд хамтарч уран бүтээл хийж багаараа ажиллаж болдгиймаа гэдгийг одоо зах зээл рүү нэвтрүүлнэ гэсэн яг одоо тэр цаг үеийн одоо ирж байгаад маш их баяртай байгаа би. Айгүй олон уран бүтээлчд гарч ирж байна. Тэр уран бүтээлчдийн ард нь маш мундаг лейблүүд байна. Маш мундаг продюсерууд байна. Тэгээд одоо Монголын урдаа барих олон улсын стандартад одоо юунаас ч одоо ичгүй бараг тэр илүү яваад өрсөлдөөд явах чадaltaй мундаг уран бүтээлч Man on the Moon гэдэг нэг залуу гарч ирлээ. За тэгээд сая одоо ингээ эхлэлдээ дууссан надтай гэрлээч гэдэг дуугийн одоо ерөнхий продюсер нь тэгээд одоо бүх энэ дуу гаргахын тулд одоо бүхэл одоо өөрхөн чадал зүрхийг шингээсэн сайхан уран бүтээлс болсон байгаа. За тэгээд одоо ингээд шин цомог маань бэлэн болцсон. Удахгүй шин цомог. 5 дуутай шин цомог бэлэн болцсон байна. Тэгээд бүрэн манай одоо 1111 гэдэг лейблийн Man on the Moon гэдэг продюсерийн уран бүтээл. Тэгээд үнэхээр мундаг шин амархуу, шин стайл, шин мэдрэмж гарч ирж байгаадаа би өөрөө айгүйх баяртай байгаад байгаа. Тэгээд залуучууд маань ч гэсэн сонсоод
бас нэг таалагдаад за хүн болгон тэр 5 дууны аль нэгэн дуунаас өөрийнхөө тий бас сэтгэл зүрхийг дотроос нь олох юм болов гэж би бодож байна. Тэгээд одоо удахгүй наадмын дараа шинэ цомгийнхаа нээлтийг хийгээд за тэгээд тэр нээлтэн дээр хамтарч дуулж исэн уран бүтээлчдгээ бүгдийн дуудаа. За тэгээд телевизийнхаа одоо Монголынхаа бүхэл одоо энэ СМИ одоо тий энэ одоо энэ хэвлэл мэдээллийнхнийхаа бүгдээрийг дуудаж бас нэг би эргээд ирлээ гэх гэдэг юм да. Тэгээ нэг тим хийх гэдэг. Тийм болохоор одоо өөрийнх нь зүгээс бол би Man on the Moon, Lemon за ингээд хамт олондоо чин сэтгэлээс маш их баярлалаа. Габи менежертэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд айгүй гоё уран бүтээл гарч байгаа шүү. Тэгээд залуучуудаа гоё үлгээдэд аваарай л гэж одоо өөрийнх нь зүгээс хүсэж байна. Тухайн үед бас байсан юм. Би одоо яг түрүүн тантай ингээд ярилж байгаа үедээ саналаа. 2009 он анхны университетээр л одоо манайхаас яг уран бүтээлчид төрж байхад л ер нь яг шилдэг 25 гээл ингээд тодорж байхад л Up Music Production тэ Чуках одоо Аржовшк халуун гэл ингээл манай Чимба гэл ингээл усууд энэ одоо залуутай хамтарч уран бүтээл хиймээр продюсинг хиймээр гэсэн юм ярьж исэн юм байна. Тэгэхээр тэр үед бас ерөнхийдөө нэг одооных шиг бас нэг айхтар тийм зах зээлжээгүй байсан юм болов уу гэж би ойлгосон байна. 2009 он тэ тухайн үед ингээд өөрийнхөө нөгөө одоо продакшнаас нэг одоо акт одоо уран бүтээлч төрүүлэх гээл тэгээд нэг одоо стар бий болох гээд ингээд ер нь ингээд аль аль салбартаа бол ажиллаж л байсан тэ. Тэгээ ер нь бол одоо бол их тийм гоё яг зөв голдролтой ер нь бас орж явах шиг байна тий. Тэгээ ахаал нөгөө боловсралтай холбоо тий. Залуучууд маань айгүй боловсралтай болж байна. Боловсрал эзэмших тэр одоо нөхцөл байдал нь айгүй гоё нээлттэй болж байгаадаа бас айгүй холбоотой байгаа. Шин 5 дуутай цомог гэж байна тий. Тэгэхээр ер нь цаашдаа бол одоо ингээд яг ийм одоо данс одоо хэлбэрийн иймэрхүү дуунууд одоо явагдах уу? Амархуугийн нөгөө уянгийн дуунууд бас их гоё өгүүлэгддэг. Тэ тэр уран бүтээлүүд ер нь ихшгэлэх үү? Анхны шигээ чинаатан идэвсээ ариухан хайчин хамгас найдан юм шүү. Хайчин намайг ачааргалтай болгосон халуун сэтгэлчэд хизээ чимээ намайг ганцаар орхиогүй хамтдаа үлдэж идэгсэн юм болоо. Мэдээж тэгээд Балхаахтайгаа нийлж олон жил уран бүтээл хийж байна. Балхаж байхтайгаа хамтраад гоё юм хийнэ гэхэд юм төлөвлөсөн зүйл бол байгаа. Уран бүтээлүүд нь бол бэлэмдэлсэн байгаа. Яг эцсийн одоо яг ийм байдлаар тэгж байдлаар одоо ингэж гаргая гэсэн зүйл дээр л одоо ярилцаад ерөнхийдөө дан гоё симфони оркестртэй дандаа уянгийн дуунуудаа бүтэн цэм цомог бол бас гарна гэж би бодож байгаа. Зүудэл би зургаар учирсан чи бидээ хаяар зүрхийн аргагүй тайван чаммо зүрхэн чамаараа дууш түнэн улмаар байна зүрхний чандад нууцлаач шанзан жагмаар байна зүудэл би зургаар учирсан чи бидээ хаяар зүрхийн аргагүй тайван чаммо зүрхэн чамаараа дууш түнэн улмаар байна зүрхний чандад нууцлаач шанзан жагмаар байна. Дуу хөгжимтэй өөрийгөө их ойрхон явдаг гэж боддог. Гэтэл бас тийм биш юм байна. Ягаад гэвэл зэрэг одоо My Voice гэдэг одоо шоу байдаг 4 жилд нэг удаа болдог. Тэгэхээр энэ одоо шоу Балхажуйн дууг одоо мэдээж дандаа дуулж өрсөлддөг. Тэгэхээр энэ дээр би сая одоо ингээд ажиллахад энэ хиний дуу вэ? Энэ хиний дуу вэ гэж гах хит уран бүтээлтэй таарсан. Тэгээд миний асуусан тэр 4 дууны 3 таны дуу гэж таарсан. Амархуу битээр их ойрхон. Би ягаад амархуугийн дуусан дуу сонсоогүй байдаг үлээ те. Гэтэл тэрнийг ингээд одоо ингээд амт хөгжимтэй өөрчилж ингээд нөгөө одоо жоохон найруулгын өөрчлөөд ингэчтэр бас их сонь сонсогддог юм байна л да. Тэгээд яг оригтой ингээд харьцуулт сонсох ингээд тэгэхээр энэ дэр бол яалтчгүй өнөөдөр бас ингээд
Энэ хүний хоолой чиний одоо хоолойтой ижил төвчний хоолойтой уран бүтээлч гэвэл бас ер нь байхгүй юм байна. Ер нь их цөөх юм байна. Тэгтээрээс зэрэг өнөөдөр яг энэ хоолой, энэ тембр өнөөдөр бас энэ хүний одоо сэтгэлээс гарсан аялгаугаар дахин үргэлжилж байгаасаа гэж. Түрүүн одоо ярилцлага ихэнд би бас нэг зүйлийг дутуу буруу ойлгоцсон шиг байна л да. Юу гэхээр шинэ уран бүтээл хийж байгаа одоо ингээл дандаа шинэ уран бүтээлэл одоо ингээд ерөнхийдөө төмөндөө хүргэнэ гэсэн юмсан шүү. Хуучин уран бүтээл чинь яах юм бэ гэдэг зүйлээр би бас харуулж байсан. Яг нөө нэг хуучин уран бүтээлээрээ мэдээж тэр уран бүтээл маань миний амьдралтай яг зайлшгүй бүр ингээд бүр холбоотой. Гэхдээ одоо яг цаг үе дээр яаж байгаа гэхлээр одоо залуучууд маань Монгол улсын одоо ард иргэдтэй одоо энийг олон ярмааргүй л байна. Гэхдээ яг чаргагүй миний амьдралд нэг бас нэг юм хар зураас нэг жоохон муухай цаг үе дууслаа. Тэгээд одоо амархуу маань яах бол шинэ бүтээл хийх болов энэ дээр нь гоё чанартай, шин, мэдрэмжтэй, стилтэй. За өөрийнхөө яг одоо цаг үед би нэг ийм юм хиймээр байна гэсэн одоо хүсэл бүрөөдлийг л бас биелүүлж байгаа ийм цом гарч байгаа юм. Тэгэхээр би энийг тодорхой хэмжээний ийм багцаар нь би ингэж хүмүүстэй өргөн барьмаар байна. Окей. Тий, тэгэхээр нэг тодорхой хэмжээний бас нэг тийм одоо продюсеруудтайгаа хамтраад ярьсан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаадаа маш их баяртай байгаад байгаа. Яг анх би Монголд 13 онд ирээд нэг жоохон одоо хөрсөн дээрээ буун гэдгийг шүү дээ, тий. Тэгж чадахгүй жоохон нэг хэсэг явсан. Яг тэгэхээр бид нар чинь тэнцэнэ ажилладаг байсан байхдаа бидний гол зүйл юу? Програмаа сайн мэдчих хэвээр, дуунуудаа мундаг мэдчих хэвээр, сайн дуулж явах хэвээр, формтой байх хэвээр, хувцас цэвэрхэн байх хэвээр, цагтаа ярьж явах хэвээр гэсэн яг тодорхой шаардлагууд тавьдаг байсан. Тэгэхээр бид нар өөрсдөө тэр юмыг зүтгэж бүтээн, өөрсдөө тэгж очиж уулзсан, өөрсдөө тэрийгэ ярилцсан, менежментийн асуудлыг бидний өнөөс уран бүтээлч байгаагүй тий хийждэг байсан болохоор олон жил тэгээд ажиллаа сурчлаар чинь бас гинт ингэж одоо нэг байдлаас нөгөө байдал руу шилжих нь жоохон хэцүү байдаг юм байна л да. Тэгээ тэрнээсээ болоод нэг жоохон бас нэг ингэсэн байж магадгүй юм шиг байгаа юм. Тэгээд одоо болохоор яг ингээд түрүүний хэлдэг шиг гоё продюсеруудтай гоё ингэж тодорхой багцаар нь тодорхой төлөвлөгөөтэй тодорхой зүйлийг ингэж яг тодорхой замаар явж байгаа болохоор тэрэндээ айгүйх баяртай байгаад байгаа. Одоо би бас сайхан уран бүтээлийг хийгээд миний ард бол мундаг баг ажиллаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй. Тэгээд ийм систем рүү орж байгаадаа баяртай байгаа шүү. Good. Нэг юм үг shit happens гэж тэ. Ерөөсөө нэг ингээд тэгээд түрүүн чи нэг ингээд ярмааргүй байна л та гэж. Тэр битгээр тэрийг чи зүгээр өөрөө мартчих. Чи мартчих юм бол Монголын ард түмэн мартна. Муу муухай бүх юмыг март тэ. Ерөөсөө би нэг гольф тоглодог хүн учраас бас биднэрт одоо ингээд нэг гольфын нэг юм хичээл байдаг байхгүй. Цохилт болгон чи сайн байх албагүй. Тэ? Чи ингээ буруу цогсноо бодоол яваад байвал дараагийн чинь цохилтууд дагаад буруу яваад байдаг. Тийм учраас нэг удаа буруу цогсныгаа мартчих. Дараагийнхаа цохилтыг шинээр цохиж чинь сайн хийн л гэж бод. Тэгэхээр зүгээр shit happens тэрийг зүгээр хай. Тэ? Тэгэхээр дахиад шин уран бүтээлүүд төрөн гарч ийн гэдэг би үнэхээр их бахархалтай байна. Мэдээж амархуу өөрөө энэ нутгийн салхийг, энэ нутгийн тэнгэрийг, энэ одоо сайхан газар шорооны үн цэнийг өөрийнхөө хүүхэд насны хамаг бүх дурсамжийг сэтгэлдээ тэгээд өөр газрыг, өөр орныг зорьсон. Тэнд сурч хүмүүжиж болох хамгийн чухал стандартаа өнгөрүүлсэн. Гэхдээ чи мартаагүй. Өнөөдөр чи тэнд байснаас энд байсан бол гэдэг бодлоо тээж ирсэн. Хизээч энд байж хахаар тэнд байсан бол гэдэг зүйлд чи хизээч харамсаж байгаагүй. Тийм учраас өнөөдөр энэ орчин нөхцөл энэ бол чиний эх орон, энд байгаа бүх хүн чиний нэг хэсэг. Тийм учраас энэ бүгд чамтай хамт байгаа. Тийм учраас чиний энэ цэвэрхэн, энэ бодол оюун бүх зүйл чинь цэвэр ариун байх юм бол Монголын ард түмэн ч гэсэн яг л чамайг хүрээлж байгаа орчин нөхцөл ч гэсэн яг л тийм байх бол. Тийм үстэй. Баярлалаа. Би өөрөө яриаггүй те. Гайхамшигтай. Олон сайхан уран бүтээлээр дүүтэйгээ иргэн уулзсан нэгттэй ихтэй чи бол төрцсөн. Дуулгал гэж төрсөн. Чиний энэ хоолоогоор чиний хэлэх гэсэн үг чи магадгүй хин нэгнээс шууд дууг нь аваад дуулцдаггүй. Би чамайг тийм уран бүтээлч гэдгийг өөрөө мэднэ. Үг сийлээд өгсөн, үгийг нь бичээд өгсөн хүнтэй өөрийнхөө утга санааг бас хэлцэж ярилцаж ийм байвал зүгээр гэж өөрийнхөө бодол оюуныг сэтгэлийн үгийг заавал тэндээ тусгаж иж дуулдаг ийм л уран бүтээлч. Манай Монголын уран бүтээлчд бүгдээрээ л тийм. Тийм учраас өнөөдөр амархаг өөр юм хийгээ явж ийн гэхэд бол би ерөөсөө тарих оюунд буухгүй байна. Тэгээд дээрэс нь таныг ийм сайхан одоо сургалт өөрийнхөө араас өөрөө ингээд нэг чиглүүлээд өгсөн жимийг ингэж нэг танилцуулж ийн гэдэг чинь надад бахархалтай санагдсан шүү. Баярлалаа.
Наадмын дараа бол бид бүхэн амархуйтайгаа дахиад уулзах юм байна. Гэхдээ цоошинтхүү уран бүтээлтэйгээр гайхамшигтай шинэ эрч хүчтэйгээр уулзах юм байна. Өнөөдрийн маань нэвтрүүлэг бид нар цаг их хомсгон. Тэгээ нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Танаас асуугаагүй магадгүй энийг нэг ярьчихсан гэсэн зүйл байсан бол намайг уучлаарай. Түүнийг ярих боломж нөхцөлийг танд одоо олгоё. Бүх юм сайхан байна. Тэгээд таны энэ гоё WhatsApp гэдэг ток шоунд маш гоё амжилттай явж байгаа. Монголынхаа нэр хүндийг олон улсад гаргаж шавтаж байгаа тийм мундаг залуучууд оролцож тэгээд та өөрийнхөө мундаг зочинтойгоо энэ гоё Монголынхаа ард түмэндээ маш гоё энергийг бэлгэлж те маш гоё зүйлийг маш гоё сайхан сэтгэлийг түгээж тэгээд бие бинийгээ дэмжиж за тэгээд мэдээж энэ сайхан Монгол улсын үндэсний сургууль гэдгийг хамт олонтой нийлээд Монголын маань ирээдүйн залуучууд маш сайхан боловсралтай болоод олон улсад бүгдээрээ чадал нэгтэй, зүрх нэгтэй, сэтгэл нэгтэй сайхан явна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэгээ танд амжилт хүсье. UBS телевизийн хамт олондоо бүгдээрэнд амжилт хүсье. Тэгээ бүх үзэгчдээ сайхан наадаарай. Тэгээд хичнээн наад маань болохгүй ч гэсэн хүн болгон зүрх сэтгэлтэй бол те Монголыгаа дэмжиж байгаа. Энэ муухай цар тахал гэдэг юм удахгүй дуусна гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд хэрүүл маргаангүй болж өгвөл бүх юмыг сайхан ухаан сэтгэлээр тэгээ бие бинийгээ дэмжсэн цөөхөн хідүүлээ сайхан амьдрах юмсан гэж би боддог. Тийм болохоор та бүхэндээ бүгдээрэнд нь амжилт бүх сайн сайхныг хүсье. Танд өрсөнд маш их баярлалаа. Тэгээ бүгдээрэнд баярлалаа. Тэгээ дараагийн олон сайхан уран бүтээлээр иргэн уулзнаа гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ WhatsApp нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Оросын холбооны улсын Бурят улсын гавьяач жүжигчин, дуучин, уран бүтээлч Борхуугийн амархууг та бүхэнтэйгээ уулзууллаа. Бид хоёрын ярилцсан зүйл цаг ахархан учраас их одоо хомсхон болоод өнгөрлөө. Гэхдээ түүнийг хийж бүтээх сайхан уран бүтээлүүд та бидэнд үргэлж сайн сайхан тайлагналыг, сайн сайхан тайтгарлыг авчирсаар байна гэдэгт би итгэлтэй байна. Бид бүхэн өнөөдрийнхөө нэвтрүүлгийг Монголын үндэсний их сургууль буюу Монголын боловсролын салбарын үнэтэй хөрөнгө оруулагч болох оюуны цэг дээрээс буюу Монголын үндэсний их сургуулийн дээвэр дээрээс та бүхэнтэйгээ мэдчиллээ. Бид бүхэнтэйгээ үргэлж хамтдаа байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Оюуныг хамгийн чухал боловсролыг эзэмшихийг хүссэн хэн бүхний өмнө Монголын үндэсний их сургуулийн үе талга нээлттэй гэдгийг та бүхэндээ дуулгая. Өнөөдрийнхэн дугаарыг их өндөрлөж байна. Бидэнтэй хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай сайхан амарцгаагаарай. Монголд анхудаа 1,700 сая төгрөгийн тэтгэлэг зарлалаа. Монголын үндэсний боловсрол сан, Монголын үндэсний их сургуультай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сурлаг, урлаг, спорт, Монголын үндэсний их сургууль. Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль.
толгой хайлаж янцгаан ганцхан бүжсэн миний Монгол надаа Өлгийн өргөй хөргөн үзэмштүгс бүсүги эди хэшиг дэдгэр Монгол надаа эвлүүс цусан тоохыг эвшэтэн байж харваа эрхий мэрэгдэмэн Монгол надаа хатвч сарад мөрний хацарасгсан сүлээс хамбогч сүлчих Монгол надаа Bayram nasır taşlı olursa aşırı hotluk Mongol'un nada Bilgir boyunten otkın marın tore tamahı Kubi kete Mongol'un nada Kubi kete Mongol'un nada Илгэр түмэн хотлын аштын бэлэг таах Монгол надаа